Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй засаглалыг дэмжих, төвлөрлийг саруулах хөтөлбөрийн 2 дахь үе шат болох иргэдийн оролцоо 2 төслийн хүрээнд бодлогод залуусын хяналт төрийн бас байгууллагаас засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийг 2018 оны 1-р сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгож дэмжих зорилготой юм. Хөтөлбөрийн 1-р эсэлтэнд нийт 22 сэтгүүлч хамрагдаж байгаа бөгөөд ээлжит цуврал зочин лекцээрээ гэр иргэдийн оролцоод амьдрах орчны зураглалын төв төрийн бас байгууллагаас зохион байгуулдаг гэр арья туур аяллаар дамжуулан Улаанбаатар хотын гэр хорооллын тулгамдсан асуудлууд болон иргэдийн оролцооны шин туршлагуудтай танилцлаа. Аяллаа эхний зогсоол нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах дайрагт зохицолбор байлаа. Энэхүү зохицолборыг дүүргийн болон орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай болгон хөгжүүлэхээр төлөвлөгдөжээ. Одоогийн байдлаар олон улсын төвшөнд нийцгүйц ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай хараахан байгуулагдаагүй байна. Хот маань өөрөө ингэж тэлж байгаа нь эргээд нөгөө нэг хүмүүст хүргэх ёстой нийтийн үйлчлэгээний хүртээмж гэдэг асуудал давхар яг энэ чигээрээ ингэж явж явах ёстой. Хөрөнгө оруулалт нэмэгдэж явах ёстой. Шийдвэр гаргах төвчний хүмүүс илүү яг тулгамдж байгаа асуудалтайгаа уялдаж энэ асуудлыг харж одоо шийдвэрээ гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдээллүүд маань ингэж нөгөө олон нийтэд нээлттэй хүмүүс нь өөрсдөө энийгээ мэддэг байснараа одоо нөгөө нэг шийдвэр гаргах төвчний хүмүүс юу хэрэгцээтэйгээ илэрхийлж чаддаг байхгүй. Түүнчлэн зуны цагт эргэн тойрны оршин суугчид ирж салхилдаг хэдий ч иргэдийн 5 тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлээгүй нь зохицолборыг эзгүүрүүлжээ. Мөн иргэдийг мэдээлжүүлж, иргэдийн оролцоо санаачлагтайгаар энэхүү талбайг үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг оролцогчид онцолж байлаа. Хоёр дахь зогсоол маань Дамбын аршаан. Яг дондог дулан гэж андуур яг Дамбын аршаан гэж явдаг. 16 онд яг энэ аршааныг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дараа жилд дүүргийн төсвийн хөрөнгөөр бол ингээд тогтчуулалт хийсэн. За одоо яг бидний энэ зогсож байгаа цэгээс яг хааш хаашаага яг 1 км-т удаг байхгүй. Усны удаг байхгүй гэсэн. А гэхдээ яг одоо төвийн усны шугам яг энэ замын яг энэгээр ингээд яаж байгаа. Нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр энд худаг байхад юус асуудалгүй гэсэн. Гэхдээ энд амьдарч байгаа хүмүүс хааш хаашаа 1 км-ийн радиуст худаг байхгүй учраас энэ ашаанаас дуудаг гэсэн. Тийм. Гэхдээ яг нөгөө нэг байгаль цэвэрхэн байхдаа энэ ашаан бол ер нь ходоодон цаан гэж ярьдаг. Яг ер нь бол одоо шүлт ихтэй юм байна. Энэ бол одоо юу шүлтлэг одоо ус боцлогч нь шууд боцлох юм бол шууд ингээд цагаан тунц үзэл ингэдэг. Тэгээ хүмүүс чинь янз янзын юм ярьдаг. Одоо чинь энийг уучих юм бол шатдаггүй ч гэдэг юм уу эсвэл шарт тайлдаг. Тэгээд тэгимгүй ярьдаг. Гэхдээ нэг асуудалтай нэг үг гэхээр энэ ашаанаас хоошоогоо байгаа бүх айлуудын жорлон ямар ч шүүлтүргүүгээр хөрс рүүг орж байгаа. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр энэ ч өөрөө яг нөгөө нэг хотын бохирдлоос үүдэлтэй хүний эрх зөрчигдөж байна гэсэн үг байхгүй юу? Ер нь орон нутгийн хөгжлийн сангийнхэнд би тооцохгүй. Зөвхөн дүүргийн төсвийн хөрөнгөөр 123 сая төгрөгөөр энэ ашааныг тогтчуулсан байна. За юу хийсэн бэ гэхээр энэ хашааг цэнхэр өнгөөр будсан нэгдэх ажил нь. Хоёр дахь нь замыг чинь тавьсан. Тэгээд энд нэг 2 жижигхэн сүйдрвч байгаа. Тэрийг хийсэн. Тэгээд нарны энергиээр ажилладаг гэрлүүдийг наад цэнхэр шондор чинь зоосон. Тэгээд 120 сая. Гэрлэн нэрээ ба. Энэ хогийн сав гэсэн. Мөн энэхүү аршаан нь сэлб гол руу цутгадаг их ундраган бөгөөд цаашлаад туул гол хүртэл үргэлжлэн урсдаг нь зөвхөн энэ хавийн айлуудын асуудал биш, нийт хотын иргэдийн асуудал гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс иргэдийн дуу хоолой төрийн зөв бодлого шаардлагатай байгааг аялын хөтөж сануулж байсан юм. Дараагийн зогсоол бол иргэдийн оролцоот олон нийтийн талбайн сайн туршлага байлаа. Өндөр өртөг бүхий төсвийн хөрөнгөөр байгуулагдсан хогийн цэгийг иргэдийн санаачлагтайгаар олон нийтийн талбай болгон тогтжуулжээ. Тогтчлт үйлчилгээний компанитай харилцан тохиролцсноор
Тэр хавийн айлуудын хогийг тогтмол ирж ачдаг тусгай хуваарийг гаргажээ. Хогийн цэг байсан газрыг олон нийтийн амарч цуглардаг талбай болгон өөрчлөө зогсохгүй ойролцоох хорооны иргэд энэхүү туршлагыг нэвтрүүлжээ. Бидний дараагийн зогсоол ухаалаг хогийн цэг байлаа. Ухаалаг хогийн цэг бол урд өмнө нь байгаагүй шинэлэг санаа бөгөөд Монголд анх удаа хэрэгжсэн туршлага юм. Харамсалтай нь амжилттай хэрэгжиж чадаагүй. Ялангуяа хогны машин хүрэх боломжгүй гэр хорооллын айлуудад зориулагдсан боловч үйл явцад нь иргэдийн оролцоог хангаж чадаагүйгээс жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаагүй муу туршлага болжээ. Одоо энд харагдаж байгаагаар зүгээр л нэг замраагүй хаягсан уламжлалт хогийн цэг болон хувирсан байна. Иргэдэд хэрхэн хогоо ангилан хаях талаар заавар зөвлөгөө өгч чадахжуулаагүй улмаас оршин суугчид замраагүй хогийг хайж энэхүү төсөл бүтлгүүдэжээ. Хамгийн сүүлийн зогсоол бол ногоон нуур зохицолбор. Энэхүү зохицолбор бол Солонгос улсад хөдөлмөрлөж байгаад ирсэн жирийн нэгэн иргэний санаачлага юм. Хогийн туршлагыг эх орондоо нэвтрүүлсэн шинэлэг санааг амжилттайгаар хэрэгжүүлсэн гайхалтай туршлага юм. Хогийн цэг байсан энэ хэсэг газрыг ийхүү өөрчилж, эргэн тойрны оршин суугчид гэр бүлээрээ чөлөө цагаа өнгөрөөх газрыг бий болгож чадсны зэрэгцээ ажлын байрыг бий болгож чаджээ. Хэдийгээр газар эзэмшүүлэх явцыг төрийн зүгээс удаашруулж байсан ч удаан хөдөлсөний эцэст эзэмших эрхээ олж авчээ. Энэ ерөнхийдөө яг хоёр машин хог гарсан. Хоёр машин хог маань 70 дэх шуудагаар бол 300 орчим шуудагаар гарсан. Энэ жаахан хийх. Тий. Одоо энэ ард нэг бас нэг том нэг байдаг. Уралтай бас нэг ба. Тэгээд эдгээр бол Сүхбаатарын талбай тийм төв замын чулуу итгэжсэн. Чулууны карьер байсан. За энэ бол яг бидний зогсож байгаа одоо яг энэ нуурын мөсний яг энэ гол хэсэг нь. Намайг авах үед бол нэг ийм сайр болцсон. Тэгээд 7-8 сар бороо хэсгтэр ингээд нэг ийм баг шиг ус болчдөг. За ингээд ил задгаа хог гэх юм уу юм ялгаар утны хогнууд ихтэй. Эднийг ерөнхийдөө цэвэрлсэн учраас эн чинь ингээд буцаад борооны югаар тижигдээд. Тэгээд ирэх хаврын цэвэрлэл зуны бороонд одоо нууртаа болцсон. Тэгээд өвлөн коток ажиллуулсан юм байна. Давхарцсан доогоор нэг 6-7 мянган хүүхэд одоо энэ хайлаас 100 мянга орчмын 10 жилийн хүүхдүүд ирж тоглолт. Жилдээ гэсэн үг тийм. Тэгээ нэг жилдээ л ихэд 6 мянга орчим 7 мянга хүүхэд ирж. За сүүлийн үед яг энэ дээр төшөглөөд ер нь сургалт явуулъя гэдэг. Сургалтын байр эдгээр энэ 18 он хавраас эхэлж барих гад ингээд бэлтгэл ажиллаа баазааж байна л да. Энэ мэт иргэдийнхээ оролцоог дэмжиж дуу хоолойг сонсож чадвал байгаль орчиндөө ээлтэй эдийн засгийн хөгжлөд дэмжсэн бүтээл санаанууд ар араасаа гарч ирж болохын тод жишээ ногоонууд байлаа.